Орос Украины дан эхлээд 4 жил өнгөрлөө. Орос Албаны улсын эсрэг Европын холбооны 20 дахь багцад Унгар улс хориг тавьжээ. Мексик улсын харт амхны сүлжээний загалмайсан эцэг эгддэг Эл Манчо амиа алджээ. Иран улс дахь оюутнуудын эсэргүүцлийн жагсаал эрчийг авч байна. Арам тэрэг үзэгчтэй Тэнгэр телевизийн оройн гадаад мэдээний тайм хөтөлбөр эхэлж байна. Олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс таймлаг өргөе. Өнөөдөр бол маш чухал өдөр байгаа. 2022 оны 2 дугаар сарын 24-нд буюу одоогоос 4 жилийн өмнө Орос Албаны улс Украинд цэргийн ажиллагаа эхлүүлсэн. Одоо 4 жил өнгөрч одоо энэ дан 5 дахь жилдээ орж байна. Энэхүү 4 жил өнгөрөхөд энэхүү дан Европод дэлхийн 2 дугаар дайнаас хойших хамгийн том мөргөлдөөн болж хүйтэн дайны дараах Европын аюулгүй байдлын тогтолцоог үндсээр нь өөрчлөх хэмжээний үйл явдал болоод байгаа юм. Өнгөрсөн 4 жилийн хугацааг эргээд нэг харвал маш олон цэргүүд энгийн иргэд эрүүл мэнд амь насаараа хохирсон гэдэг нь хамгийн том гар цохрол яах аргагүй мөн. Хоёр талаас аль альнаас нь баталж гаргасан тоо баримт байхгүй учраас би даасан олон улсын байгууллагуудын дүгнэлтээс харъя. Тухайлбал стратеги олон улсын судалгааны төвийн тайланд дурдсанаар хоёр тал нийлээд амиа алдсан, шархагдсан, сургаггүй болсон цэргийн тоо нийлээд 1.8 саяд хүрсэн байж болцсошгүй гэж таамаглаж байна. Харин дэлхийн 2 дугаар дайнаас хойш аль нэг том гүрэн улсын оролцсон альваа мөргөлдөөн дундаас хамгийн олон цэргийн амь эрсэлсэн тохиолдол болж байгаа. Амин нэгдсэн үндэсний байгууллагын мэдээллээр Орос Албаны улс бүрэн хэмжээний давталгаа эхлүүлснээс хойш Украинд 14,999 энгийн иргэн амиа алдсан байгаа нь бүртгэгдсэн байгаа. Гэхдээ бодит тоо үүнээс ч өндөр байх магадлалтай гэж анхааруулж байгаа юм. Түүнчлэн энэ хугацаанд 40,600 гаруй энгийн иргэн ширхэгдсэн байна. Дайн өрнсөн жилүүдийг харах юм бол өнгөрсөн он буюу 2025 энгийн иргэдийн хувьд хамгийн их хохирол амссан жил болсон байна. Энэхүү онд Украинд 2514 энгийн иргэн амь өргөдөж 12,142 хүн ширхэгдсэн байгаа нь 2024 онтой харьцуулахад 31% өссөн үзүүлэлт байгаа юм. Эзлэгдсэн газар нутгийн тухайд Америк нэгдсэн улсын дайны судлалын хүрээлэнгийн тооцоололоор одоогийн байдлаар Украины газар нутгийн 19.4%-ийг Орос Албаны улс эзэлж байна. Гэхдээ сүүлийн 1 жилийн хугацаанд Оросын давталгааг харьцангуй үр дүн багатай буюу Украины нутаг дэвсгэрийн ердөө 0.79%-ийг л нэмж эзэлсэн гэсэн тооцоолыг танилцуулсан байна. 1944-өөс 1945 онд зөвлөлтийн айрам Ленинградын хаалганаас Берлин хүртэл ердөө 15 гаруй сарын дотор урагшилж байсан бол өнөөдөр Оросын айрам Украины Покровск чиглэлд өдөрт дунджаар 70 м, Гулянск орчимд 23 м орчмол урагшилж байгаа юм. Энэ тайлан стратеги олон улсын судалгааны төвийн зүгээс танилцуулсан байна. Украинд үзүүлж байгаа Европын улсуудын тусламж дэмжлэгийн тухайд харах юм бол Герман төвтэй Киелийн хүрээлэнгийн мэдээллээр өнгөрсөн жил Украинд үзүүлсэн гадаадын зэвсгийн тусламж 2022-оос 2024 оны жилийн дундчтай харьцуулахад 13% буурсан байна. Энэ Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалтаа орсноос хойш буюу өнгөрсөн жилийн хугацаанд Америкийн төсвөр санхүүжүүлсэн зэвсгийн нийлүүлэлтийг зогсоосонтой шууд холбоотой гэж хэлж болохоор юм. Европын орнууд энэхүү зайг нөхөхийн тулд чармайж өнгөрсөн жил зэвсгийн тусламжаа 2022-оос 2024 оны түвшнөөс 67% нэмэгдүүлсэн байна. Харин Украинд очсон гадаадын хүмүүнлэг болон санхүүгийн тусламж өмнөх 3 жилийн дундчтай харьцуулахад 5% буурсан байна. Дайны 5 дахь жилийн босгон дээр тоо баримт статистик харьяа гэх юм бол ийм байна. Цааш дайныг дуусгах чиглэлд ямар ажлууд хийгдэж байгааг, дипломат орчинд уур амьсгал ямар байгааг харвал Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг захиргаа 1 жилийн турш Москва, Киевийн төлөөлөгчтэй олон удаа уулзаж хэлэлцээ хийсэн. Гэвч Орос Албаны улсын эзэлсэн Украины нутаг дэвсгэрийн ирээдүй, дайны дараах Украин улсын аюулгүй байдлын баталгаа зэрэг гол асуудлуудад талуудын байр суурь эрс зөрүүтэй хിവэрэ байна. Украины ерөнхийлөгч Зеленскийн тухайд Украин бууж өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай хിവэрэ. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Киев дэх засгийн газрын ордонд өгсөн ярилцлагада Украин дайныг ялалтаар заавал дуусгана гэж хэлсэн байна. Орос Албаны улсын ерөнхийлөгч Владимир Путин шаардаж байгаа Донбасс дахь Украины цэргүүд тогтоон барьж байгаа стратегийн ач холбогдолтой газруудаас ухаарахгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.
Ламын энэ дайланд тэрээр Владимир Путин аль хэдийн дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлсэн түүнийг ухраах, зогсоох цорын ганц арга нь цэргийн болон эдийн засгийн хүчтэй дарамт үзүүлэх явдлаа гэж холбоотнуудтай уриалсан байгаа юм. Одоогоор Оросын зүгээс Донецкийн зүүн хэсгийн 20%, Украины бэхлэлт хотууд гэж нэрлэгддэг хотууд, замун Херсон, Запорожжийн өмнөд бүсийн газар нутгийг шилжүүлэн өгөхийг шаардаж байгаа юм. Дайхуу Европын холбоо Украины дан эхлээд 5 дахь жилдээ орж байгаатай зэрэгцэн Оросын 8 иргэнд шинээр 20 арга хэмжээ ногдуулсан байна. Гэхдээ Украинд үзүүлэх 106 тэрбум $, зээлийн тусламж Аман Орос улбооноос зүгт тавихаар бэлтгэж байсан 20 дахь удаагийн багцаа баталж чадсангүй. Учир нь Украинаас хориг тавьсан байна. Тодорхойлох юм бол хувь хүмүүст тавьсан гэж байгаа хоригийн тухайд Европын зөвлөл даваа гарагт мэдээлснээр хоригийн хүрээнд тухайн хүмүүсийг Европын холбооны нутаг дээгсэрт зорчих, дамжин өнгөрөхийг хориглож, хөрөнгийг нь зарцаахын зэрэгцээ Европын холбооны иргэн компаниуд тэдэнд ямар нэгэн байдлаар санхүүгийн их усэр олгохыг дасан зогсоох шийдвэр гаргасан байна. Ажил төрлийн иймэрхүү арга хэмжээнд буюу хоригт өртсөн байгаа хүмүүсийн тоо одоогоор 72-т хүрээд байгаа юм. Тэдний дунд шүүхийн байгууллагын гишүүд, хууль зүйн яамны албан тушаалтнууд, Оросын хорхийн өндөр албан тушаалтнууд удирдлагууд багтаж байгаа. Харин Европын холбооны гишүүн боловч Орос улбооны улстай найрсаг харилцаатай хിവэрэ байгаа цөөхөн эдэн улсын нэг болох Унгар улсын татгалцсан саналын улмаас гацаад байгаа Оросын эсрэг багцын тухайд Будапештийн зүгээс өгч байгаа тайлбар нь Украин зөвлөлтийн үеийн хоолоогоор дамжих Оросын нефтийн урсгалыг сэргээх ажлыг зориудаар удаашруулж байна гэсэн ийм тайлбарыг өгсөн байна. Оросын эсрэг багц хориг тавих ийм шийдвэрийг батлахад Европын холбооны бүх гишүүний санал шаардлагатай. Герман, Францын эрх баригчид Унгарын ерөнхий сайд Виктор Орбаныг ятгах зөвшөөрүүлэхийг оролцсон боловч амжилт олоогүй байгаа юм. Польш улсын ерөнхий сайд Дональд Туск үүнд бухимдаж энэхүү Унгар улсын эрх баригчдын үйлдэлийг улс төрийн хорлон сүйдэх ажиллагаа гэж хүртэл тодорхойлж шүүмжилж байна. Виктор Орбаны хөндөж байгаа нефтийн хоолойн асуудлын тухайд тодорхойлох юм бол Оросын нефтийг Украины нутгаар дамжуулан Европ руу тээвэрлэдэг дружба хоолойтой холбоотой. Одоогоос сар орчим өмнө энэхүү хоолой Оросын дроны цохилтонд өртөж гинцэн засвар хийгдэж байгаа. Засварын ажлыг харин удаашруулж байна гэж Орбаны засгийн газар үзэж байгаа юм. Энэ талаар Унгар улсын гадаад хэргийн сайд Питер Сиярто Европын холбооны уулзалтын өмнө Украин эрчим хүчний аюулгүй байдлыг нь эрсдэлд оруулсан учраас Будапешт зээлийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байна гэж хэлсэн байна. Түүний мөн үзэж байгаагаар дружба хоолой Оросын ямар нэгэн халдлагад өртөөгүй, хоолой өөрөө гэмтсэн байх учиргүй. Өөрөөр хэлбэл нефтийн нийлүүлэлтийг сэргээхэд бодит сад байхгүй, Киевийг худал мэдээлэл өгч байна гэж үзсэн гэсэн үг. Үүнийг Киевийн зүгээс мэдээж таатай хүлээж авахгүй нь бол мэдээж Украины гадаад хэргийн сайд Андрей Сибиха олон нийтийн сүлжээнд энэхүү үйл явдлын дараа мэдээлэл нийтэлсэн. Гэхдээ Унгар, Словак улсууд Европын холбоог тэр чигт нь барьцаалж байна гэж тунхуурцаар шүүмжилжээ. Дараагийн асуулт. Мексик улсын томоохон хар тамхины бүлэглэлийн толгойлагч картелийн сүлжээний загалмайлсан эцэг гэгддэг Эл Менчо нэрээр алдаршсан Немесио Оригара Сервантес өчигдөр Мексикийн Халиско мужид явуулсан цэргийн ажиллагааны үеэр амин алцарыг гарсан байна. Үүний улмаас ганц шөнийн дотор Мексик улс даяар өргөн хүрээг хамарсан хүчирхийлэл тэгдэж батагдсан байдлаар 59 хүн амнасаа алдсан байна. Мөргөлдөөн гарч байгаа муж хотын иргэд айдас тавцсан байдалтай аж амьдрал нь саатаж эхэлсэн байна. Данхи өчигдөр гарсан хэргийг нарийн тодруулах юм бол Мексикийн тусгай хүчнийхэн Америк нэгдсэн улсын тагнуулын албаны тусалцаатай Эл Менчог баримтлах зорилготой цэргийн ажиллагааг Халиско мужийн Татала хотод өчигдөр явуулсан. Энэхүү ажиллагааны үеэр Менчо амин алдсны улмаас хар тамхины картелүүд хариу арга хэмжээ авах нэрэн дор Мексикийн нийт 32 мужийн 20-д нь зохион байгуулалттай үүмэн самун дэгдээсэн байна. Баригчдын зүгээс энэхүү хүчирхийлэл халдлага цаашиж газар авч үргэлжлэх магадлалтай тул урьдчилан сэргийлэхийн тулд дотоодын аюулгүй байдлыг бэхжүүлж эхлээд байна. Цэргийн хүчнийхэн түүнийг баривчлахаар гэртэн нэтэрэхэд түүний дагалдагчид хариу гал нээсэн байна. Энэхүү буудалцааны үеэр хүнд шархтаж эмнэлэг рүү хүрэгдэх замдаа шархаад алгүй амнасаа алдсан байгаа юм. Дараагийн сануулгад Эл Менчон 59 настай байсан. Тэрээр Халиско шинэ үеийн картелийн хар тамхины сүлжээг 17 жилийн турш удирдах, тухайн хугацаанд Өмнөд Америк дахь мансууруулах бодисны эрэлт нийлүүлэлт зах зээлийг хурдцтай өргөжүүлсэн гэдэг. Намын үгэж зогсохгүй Мексик улсын томоохон гэмтэргийн бүлэглэлийг бий болгож ирсэн. Өчигдрийн байдлаар энэхүү зэсэд этгээдүүд мөргөлдөөн гарсан хотын автобусуудыг шатааж, аюулгүй байдлын хүчнийхэнд халдаж, тэдний нэвтрэх хурдны томоохон замуудыг хаасан байна. Одоогийн байдлаар тэд улс даяар 250 гаруй хаалт босгосон. Эрх баригчдын мэдээснээр Халиско мужид болсон мөргөлдөөнд гэхэд үндэсний гвардийн 25 гаруй цэргүүд амнасаа алдсан байна.
Энэ нөрөө Мексикийн аюулгүй байдлын хүчний хувьд сүүлийн жилүүдэд амлсан хамгийн их хохиролтой өдрүүдийн нэг болоод байгаа учраас энэхүү Умен самууныг даруй далсан зогсоохыг энэ тэргүүнд зорж байгаа юм. Энэтэй холбоотойгоор ерөнхийлөгч Клаудио Шейнбаум харт мөхний картеллуудтай тэмцэж байгаа хүчнүүдийг сайшааж Халиско мужи руу нэмэлтээр 2500 зэрэг илгээхээ мэдгдсэн. Тэрээр аажмаар Умен самуун дарагдж байгаа бид томоохон хурдны замын хаалтуудыг арилгасан. Гвадалахара, Пуэрто Валарта зэрэг нисэх онгоцны буудлуудад үйл ажиллагааг нь хэвэн үргэлжлүүлж эхэлсэн гэдгийг мэдээлсэн. Гэсэн хэдий шинжээчд дотоодын цэргийн хүчин харт амхны сүлжээний хоорондох мөргөлдөөнд дууссан байсан ч удирдагчаа алдсан сүлжээ дотроо эрх мэдлийн тэмцэл өрнүүлж магадгүй анхааруулж байна. Хэрвээ тодорхой залгамжлагчгүйгээр картелийн бүлгэм задрах юм бол эх саруудад хүн амны хэргийн түвшинг нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа. Мэдээний төгсгөлд дүгнэн хэлэхэд Эл Менчогийн үхэл нь Мексик болон Америк нэгдсэн улсын хоорондох харт амхны сүлжээний эсрэг авч байгаа цэргийн ажиллагааны хувьд томоохон ахиц байж болох ч гэлээ. Мексик улс оронд хүчирхийлэл Умен самуун дагуулж ирэх өдрүүдэд ч гэсэн хүчирхийллийн шин давалгааг өдөөх эрсдэл байгаа юм. Иран улсын оюутан залуусын нийслэл нийслэл Техран хотно өнөөдрийн байдлаар 3 дахь өдрөө засгийн газрын эсрэг эсэргүүцэн жагсаалыг үргэлжлүүлж байна. Жагсагчид Техраны их сургууль, Айл Захра их сургууль, Амир Кабирийн их сургуулиудад эсэргүүцэл илэрхийлж урай лоозон барин жагсаж байгаа. Тэр дундаа Айл Захра их сургуульд өрнөж байгаа жагсаалын үеэр Ираны одоогийн төрийн тугийг шатааж 1979 оноос өмнө ашиглагдаж байсан арслан ба нарыг дүрсэлсэн тугийг гаргасан байна. Дарин сануулгад Иран улсад энэ он гарснаас хойш Иранд иргэд болон засгийн газрын хооронд Умен самуун тасрахгүй байна. Өнгөрсөн 1-р сард энэхүү улсыг бүхэлд нь хамарсан эсэргүүцлийн жагсаалын улмаас олон мянган хүн амьсаа алж дэлхийн нийтийг зочроогоод байсан. Америк төвтэй хүний эрхийн активистуудын мэдээллийн агентлагаас 1-р сард болон болсон дарангуйлын үеэр 7000 гаруй хүн амьсаа алсан гэж мэдээлсэн. Үүнд 6488 жагсагч 236 хүүхэд багтаж байна. Харин Иран улсын засгийн газрын зүгээс үүнээс харьцангуй бага тог буюу 3117 хүн нас орсон гэж хэлж байна. Харин энэхүү одоо болж байгаа жагсаалын тухайд энэ нь Иранд өрнөж байгаа томоохон хөдөлгөөний нэг хэсэг юм уу? Энэхүү оюутнуудын жагсаалын үеэр Ираны хагас зэрэгжилтэй багсиж хүчнийхэн болон инженерийн их сургуулиудын оюутнуудын хооронд мөргөлдөөн гарсан байна. Гэхдээ үүнийг оюутнуудыг айлгаж тараах гэсэн зорилготой гэж албаныхан тайлбарлаж байна. Энэхүү Иран улс сүүлийн 36 жилийн түүхэнд байгаагүй томоохон сорилтуудтай тулгарч байна гэж хэлж болохоор юм. Иран улсын эдийн засаг олон улсын хориг арга хэмжээний нөлөөгөөр хүндрэлтэй байгаа. Ерөнхийлөгч Масуд Пезешкан Америк нэгдсэн улстай хэлэлцээрт хүрэхэд нааштай байгаа талаар хэлсэн ч гэлээ. Америк нэгдсэн улс Бейрут дахь эчин сайдын яамны ажилтнуудыг танан цэргийн үйл ажиллагааны бэлэн байдлаа нэмэгдүүлсээр байгаа юм. Өнөөдрийн сүүлийн онцлог мэдээг хүргэх гэж байна. Тэгэхээр бид нар та бүхэн өчигдөр Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп худалдаа наймаа хийж байгаа улсуудынхаа тарифыг 10-15% болгож нэмэгдүүлсэн талаар мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр Дональд Трамп ээлжид мэдээлэл хийлээ. Ингэхдээ дэлхийн улс орнуудад Америк нэгдсэн улстай тохиролцсон худалдааны гэрээнээс ухрах юм бол өөр худалдааны хуулиар илүү өндөр тариф ногдуулах болно гэж сүрдүүлэн шинжтэй анхааруулга мэдээлэл хийсэн байна. Бим гарагт тэрээр худалдааны хуулийн заалтанд нэмэлт захирамж гаргаж Америк нэгдсэн улс руу нийлүүлэх дийлэнх барааны импортын татварыг 15% болгож байсан. Эдгээр хуулийн өөрчлөлт дэлхийн улс орнууд руу хийж байгаа анхааруулгууд нь саяхан Америк нэгдсэн улсын дээд шүүх түүний тогтоосон тарифуудыг эдийн засгийн онц байдлын үеийн эрх мэдлийн тухай хуулинд үндэслэн 180 гаруй улсын тарифыг 10-50%-аар нэмсэн шийдвэрийг өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан шийдвэрээ гэж үзэн цуцалсантай холбоотой. Харин өчигдрийн байдлаар хийсэн мэдээлэлдээ тэрээр худалдааны гэрээ байгуулсан түншүүдтэй лицензийн хураамж ногдуулах боломжтой гэж хэлсэн ч дэлгэрэнгүй мэдээллийг хараахан өгсөнгүй. Энэхүү Дональд Трампын авч байгаа алхмууд дэлхийн зах зээлд тодорхой бус байдал үүсгэж хувьцааны үнийг хүртэл бууруулахад хүргэж байна. Гэсэн хэдий Дональд Трамп Америк нэгдсэн улсаас гаргасан дээд шүүхийн шийдвэрийг үл харгалзан өөр хуулиудыг ашиглан тарифыг ашиглах эрхийг өөртөө хадгалж байгаагаа инхүү хэлж байгаа юм. Мэдээ үргэлжлэж байгаа өргөжлүүлэн зарим мэдээллийг товчруулъя. Франц улсын гадаад хэргийн яам Америк нэгдсэн улсаас суугаа элчин сайд Чарльз Кушнерийг засгийн газрын түвшний уулзалтанд оролцуулахгүй байх хүсэлтийг дэвшүүлжээ. Тэр Францад зүүнний радикал үзэл дэлгэрч хүчирхийлэл нэмэгдэж байна гэсэн маргаантай мэдээлэлээ тайлбарлахаар дуудагдсан ч уулзалтанд өөрөө эрэлгүй орлогчоо илгээсэн байна. Үүнийг Францын талаас элчин сайдын үүргээ ухамсарлаагүй үйлдэлээ гэж үзэн шүүмжилсэн байна.
IBM компани хувьцааны ханш нэг өдрийн дотор бараг 13% оронлаа. Хэмэл оюуны стартап Anthropic COBOL дээр суурилсан хуучин системийг шинжлэх боломжтой Cloud Code хэрэгслийг танилцуулсан энэхүү уналтанд нөлөөлжээ. COBOL нь IBM-ийн гол тулгуур технологи. Америк нэгдсэн улсын ATM гүйлгээний 95% нь энэхүү гүйлгээнээр ашиглагддаг. Үүнийг орлох боломжтой шинэ технологи ийхүү гарч ирэн IBM-ийн бизнесийг хэмэл оюун ухаанаар хямд зардлаар орлох эрсдэл нэмэгдснээр хувьцааны ханш нь огцсон мөнчээ. Британи улсаас Америк нэгдсэн улсад суух элчин сайдаар ажиллаж байсан Питер Манделсныг албан тушаалаа ургуулan ашигласан байж болцсошгүй гэж үзэн баривчлаа. Түүнийг Их Британий бизнесийн сайдаар ажиллаж байх хугацаанд бэлгийн хүчирхийллийн хэрэгээр ялагдж байсан Джеффри Эпстейнд зах зээлд нөлөөлөх боломжтой нууц мэдээлэл дамжуулсан гэж үзжээ. Лондоны цагдаагийн газраас түүнийг Камден дүүрэгт баривчилж байцаалт авсан байна. Мөн хоёр өөр байршил нэгжлэг хийсэн. Манделсон одоогоор тэнцэнгээр судлагдаад байгаа юм. Олон улсын эрүүгийн шүүх Филиппин улсын ерөнхийлөгч асан Родриго Дутертийн эсрэг шүүхийн урьдчилсан сонсголыг эхлүүллээ. Цагдаа нар түүнийг хар тамхины эсрэг компанид ажлын хүрээнд зориудаар хүний ам насанд хаалтгыг дэмжсэн гэж буруутгаж байна. Мөрдөн байцаалтын дүнгээр цагдаа болон туслах хүчнийхэн мөнгө урамшууллын улмаас мөн ахлах албан тушаалтнуудын сүрдүүлэг анхааруулгын улмаас олон хүний ам насанд хүрэх тохиолдлууд гарсан гэжээ. Энэхүү сонсголын дараа шүүгчид 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэж шүүхэд шилжүүлэх хэсгийг тогтоох юм. Та бүхэн өнөөдрийн гадаад мэдээний тайм хөтөлбөр хүрлээ. Анхаарлаа хандуулсан явдал баярлалаа. Сайхан амраарай.